Сайн уу? Намайг миний охин гэдэг. Биш ээ, холон гэдэг. Харин намайг Дүлгөөн гэдэг. Бид хоёр гэр цэцэрлэгийн нэг ангийн найзууд. Цэцэрлэг гэснээс би нэрээ 2 нас хүрч цэцэрлэгт бүртгүүлсэн боловч цэцэрлэг маань ачааллаад байхгүй. Би 1 жил гэртээ ээжтэйгээ унтсан юм. Харин энэ жил гэр бүлэгтээ суралцаад гоё байна. Хөөх тийм үү. Намайг ч гэсэн цэцэрлэг дүүрсэн гээд аваагүй. Харин сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар манай цэцэрлэгт гэр бүлэг нэмэгдэж надад цэцэрлэг суралцах боломж олгосон юм. Гэр цэцэрлэг гэхээр та нарт төсөөлөгдөхгүй байж магадгүй л дээ. Тийм шүү. Би та нарт төрсөн зурж үзүүлье. Хан, туурга, өн, тоон, хаяа, хатвч гээд Монгол гэрийн бүх зүйл манай цэцэрлэгт байдаг юм. Харин бусад Монгол гэрүүдийг бодвол манай гэр цэцэрлэг нэг зүйл байдаггүй байсан юм. Та нар юу гэж бодож байна? Би мэднэ. Тэр чинь утаа гардаг яндан штэ. Хулаа. Чамд манай ангийн хамгийн гоё зүйл нь юу вэ? Манай ангийн цэвэр агаар хамгийн гоё гэж боддгоо. Харин чамд Надад хамгийн гоё нь манай анги гэр дотор байдаг нь гоё санагддаг. Нэрээ тийм шүү. Багшийн хэлснийг санджаглаа. Манай гэр цэцэрлэг Монгол өв соёлоо тээсэн байдаг гэж багш хэлсэн. Жишээ нь хос багын юу бэлэгддэг гэж айл гэрийн аав ээж хоёрыг бэлэгддэг гэсэн. Миний хүүхдүүд тоглоомын хураагаад ороодсаа дундцаагаарай. Би унтах дургүй. Тоглоод баймаар санагддаг. Дүлгөөнөө чи унтахгүй бол том болохгүй шүү дээ. Эмээ маань хэлэхдээ хүүхдүүд унтаж байж өсөж том болдог гэсэн. За тэгвэл ороо засцгаая. Бүгдээрээ сайхан амраарай. Дүлгөөнөө манай цэцэрлэг гоё тээ. Тийм ээ. Чи унтчих байгаа юм уу? Унтах дургүй гэж байсан. За хүүхдүүдээ сайхан амраарай. Нэрээ сайн санаат ах эгч нарын ачаар бидний шиг олон хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэлгүй цэцэрлэгт хамрагдаж Монгол өв соёлоо сурангаа аюулгүй тухтай орчинд найз нартайгаа хамтдаа хөгжих боломжтой болсон. Гэр цэцэрлэг байж өгсөн бүх хүмүүст ангийнхаа олон найзуудын өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.